Өнөөдөр 3 сарын 27. Тэгээд одоо нэг 6:30-д болж байгаа хаа гэж бодож байна. Жохон анх удаага аваар бичлэг хийж байгаа болохоор эв хаваалахгүй байна. Тэгээд би өндөр 11 сартай. Өнөөдрийн надтай хамт байгаарай. Таран. Ер нь ингэж харагдаж байна. Нэг амар сарилэг харагдахгүй байгаа зүйл намт нь аюу гоё юмтай. Хоёлоо чихэрлэг болохоор угаасаа. Өглөөний цанд яагаад ингэж ууж байгаа вэ гэхээр аль нь тэгээд пин барагт ингээ холиод өглөөдөө идэх юм бол сахарын хэмжээг ер нь өдрийн турш барьж өгөөд айгу сайн буулгаж өгдөг гэж сонссон. Тэгээ оливын тус нь болохоор зүгээр ерөнхийдөө оливынсыг өглөөдөө нэг ганц хоёр халбаг уух нь эрүүл мэндэд сайн гэдэг болохоор зүгээр ингээ жоохон тусаагаад эргэлж байгаа. За, сайхан болоорой. Таран. За тэгэхээр би усанд ороод ингээд гэрээ цэвэрлж байгаа, дасгал хийгээд тэгээ нүрээ будчихлаа. Ингээд бэлэн болсон. Өнөөдөр 11 градус, жоохон сэрүүхэн болохоор би нэг ингээд сургуулийнхаа гожимыг ойрд өмсөөгүй байж байгаа өмслөө. Би одоо ингээд найстайгаа уулзчихсан. Манай найз өөрийгөө идэх чинь. Тэгээд би болохоор өнөөдөр нэгэн цагийн хичээлтэй байсан. Тэгээ хичээлээ тарчаад зүгээр сургууль дээр ингээд түр юм их гараад ирсэн. Энд ингээд манай сургуулийн гүйц зардаг. Иймэрхүү. За тэгэхээр би гэртээ ирсэн. Юм идэх гээд тэгээд гадуур идчихсэн нь ер нь бол байсан. Тэгээд гэртээ юу идэж болох вэ гэсэн чинь гойн байгаад өдрийн хоолндоо гойн чанд идчихсэн. Бас энийг идэн. Тэгэхээр ямар ч тач гойн гаж идэх хэрэгтэй. Тэгээд одоо ус буцлагж энэ дотор өөрийгөө танилцуулъя. Намайг Намондлгэр гэдэг. Би тэгээд Ёнсын их сургуулийн оюутан. Ус нэр буцлага биш. Тэгээд биотехнологиор сурдаг. Солонгост 21 оны 9 сард ирсэн. Тийм юм байна. Өөр сонирхож байгаа юм байвал коммент хэсэг дээр бичүүлтэйгээрэй. Ямар ч тач манай найзууд үзэх хал гэж нэж. Би сая даа амар тэнэг бичлэгэн дээр юу ярих вэ нэ тэр янз бүрийн юм бодож байгаа. Юу ийснэ харуулъя заяа. Уг нь жамтай гомн гэсэн штэ. Тэгээд энэ боронгтоос хоосыг дараа нь ингээ хийдэн штэ. Амар тэнэг усан дээр хийсэн. Ингээ би өнөөдөр амтгүй гойм итгэл юм шиг байна. За одоо энийг идэж үзчих. Яна шилнаас уурлаа. Тон заяа. Ингэж шанахаар яг гоймных нь амтанд жанан шингэсэн байгаа болоо гэдэгт би амар эргэлзээд байна. Жантагомны амар юм юу гэдэг штэ. Шорвог амт нэг амар байхгүй болчих юм байна. Not bad. Амар муу хамттай биш үү? Зүгээр амар амтгүй бас биш. Идэж болохоор юм. Шүү дээ. Энийг хаан гэж байгаа бүхэн дээр хамт идэв. Хувцас өмсөхтэй болтой. За сая хувцас солилцсон. Ингээ зүгээр амар daily руу өмсөд. Надад уулзах хүмүүнтэйгээ уулзаад оройн нь хагун хийн. Та ямар ч гэрээсээ гарлаа. Одоо би хагун хийгээд тэгээд автобусын цуцсан юм чинь. Нөгөө газартаа нэг амар хоцроо гарна хоцорсолтой гэхдээ одоо очихтой одоо сая миний очсон газар жоо оройтой бас хоцроо юм шиг байна. Одоо яг гэдэг.
За тэгээд хичээлээс найзуудтайгаа хамт хоол идчихэд одоо энэ болохоор маргааш нөгөө амир цагаагаар амир гоё байсан. Тэгээд цэцэг навч дэлгэрсэн харагдаад бичлэгсэн байгаа. Дараач бичлэг дээрээ уулзъя. Үзсэнд баярлалаа.